Энэ ажил амьдралыг авч явахад мөн тусалж байгаа миний хань. Это хайртай таг. Хүүхдүүдтэй сууж суусаар байгаа тэр болсон хүүхдүүдийн сэтгэл санаа гэдэг чинь яг тод шүү дээ гэж ярьдаг байсан. Таны хувьд юу энэ Гавьяат багш гэдэг одоо цол тэмдэг хэр хүндтэй вэ? Юу ч нийгэмд хөдлөр хийгээд олос үнэлсэн чи үнэтэй л баймаар өгөхгүй болохоор үнэгүй юм уу гэж бодох. Сангид орчин Долон Мажаа гэж Ахмад багш байна. 1947-оос 87 хүртэл 40 жил тасралтгүй багшилсан Ахмад багшаа. Баян хонгор аймгийн Үлдээ сумын уугуул иргэн байна. Одоо нас өвдөр 90 гараад явж байна. Хоргоныхаа хэлбэрийг морь болгож унцгаад хотын дундуур ардын багш явж гэн гэж улаан таван ушуу хадсан гогтайлман цүнх үрчгээд ямар ч учир мэдэхгүй тараачж ирээдүйгэн зөгнөж багшуудах хүсэлтэд явсан байлгүй дээ. Ингээд би сургуульд ороод багш болсон хүн юм шүү. 7 дугаар ангиа төгсөөд багшуулсан гэхээр 16 настай багшуулж ирсэн хэрэг үү? Тэгээ анх багш болцоход багш нартайхан цуг багш нарын игнэнд явна гэдэг гайхалтай сайхан юм шүү. Миний боловсролын салбарт 40 жил, соёлын салбарт 10 жил ажиллахдаа одоо 3000 гаруй шавнырыг одоо сургаж хүмүүжүүлж өсгсөн. Тэгээ Баян хонгор аймгийн Баян зүрх сум, Төвийн нэгдэл, Эрдэнэ зогц сум, Баяваа сум, Үлзий сум, Баян цагаан сум, Баян зүрх энэ сумуудад говь хангаагүй цахилгаар төв нутагт багшилж явсан хөө. Багш хүүхдүүдээр хүмүүжил болгоод боловсрол болгосон бол эргээд заасан юм авдаггүй өгдөг чуйн шүү дээ. Таны сургаж ирсэн шавнар чинь Гавьяат багш болчоод идэг. Одоо та бас энэ Гавьяат гэдэг цол тэмдгийг арай хүртээгүй байгаа тий? Би Гавьяат аваагүй 8 жил хүлээж байна. Таван Баатар зориулсан багш чинь Баатар болдгүй багтаа гэж бодож л явдیں۔ Тэр өнгөрсөн хэрэг. Яагаад өнгөрсөн гэж та тэгтээ бас бодож явдаг л юм шүү дотроо. Бодож л явдیں۔ Яагаад өгтөө тэргүй ийм хүн байсан юм уу гэж лавлаад асууж хүн алах. Би өөрөө би Баатар болдоо гэж юу гэж явах вэ чинь. Би Гавьяат болоо хэн очих вэ? Жил болгон багш нарт одоо баяр ёслолын үеэр өгжин штэ тий. Тэр болгонд ер нь та харах уу? Тэгээд яг гарч ижсэн хөө. Дуртаар гараад босоод өгөөд багч нь сайхан хардгүй миний фотограф багтаа гэж бодож яах вэ? Гэхдээ тэрнийг аваад юу ямар хэрэгтэй юм бэ? Би хорвог өнгөрөхөд нэг баахан төмөрл гэрт үлднэ дээ. Тэгтээ амьд байгаа цагт хүнтэй ярьж хөрөөд уулзаад явж байхад сайхан байхгүй юу? Гавьяат багш гэдэг хэлэх сайхан. Шавнырын дотроос Монгол улсын хөдөлмөрийн баатар 5 төрсөн, Монгол улсын Гавьяат 10 төрсөн, төрийн шагналт 1, доктор 4 төрсөн ийм багшрыг төрүүлсэн да. Миний сайхан насалгаа гэж миний ханы ачаад гэж бодож байна даахгүй. Надад ерөөсөө тэгээд сайхан хоолыг хийж өгөөд. Иннээс өөр хоол бол надад одоо энэ зугаан зумаанд янз бүрийн нэг ам цэнцэн гэдэггүй шүү дээ. Энэ хүнийхээ өгсөн хоолыг хоол болдог. Энийг өдөрт 3 удаа жуутгаад явж идэг. Энэ бүхэн надад миний бие зогсонд цогцсон сайхан хоол, сайхан юм ач уян гэж би одоо ингэж сууж байна даа. Тэгээд хоёулаа сайхан яриад энийгээ сууж яадаг. Хоёулаа дандаа ингэж гөчөөд явж байдаг. Одоо унсан чи нэг ундахтан гэн харж чадаж яах чинь ямар сайхан энэ шиг сайхан одоо надад өгч байгаа энерги илчи
Миний одоо наслахын одоо үндсэн л энэ л болж байгаа юм да. Яс хайртай шүү дээ. Хайртай. Гоо тэгдэггүй яхад. Хүүхэд онтой ууртаас тавтаа чинь ямар хайр хүч чинь болохгүй шүү дээ. Одоо бөө өвчин байхгүй юм. Уурлууд өвчин шүү дээ. Хүн зөвлөөр янз янзаас арансан биш хүн. Уургүй хүн гэж байхгүй. Чочор уур шалгах шиг дарж аваад дорхноо харилдаг ийм л арансан цайлда. Тэгэхээр ер нь тайван байхад их сайхан амарна, сайхан унтан, сайхан хоолойчин, инээ нарган, дуулан цэнгэн энэ бүхэн бол хүнийг устдаараас л сайн сайхан явахад үндэс болдог. Готын гудмаар ч ингэж өчөөр хоёулаа тавардаг байсан ч одоо өнгөрч өөхөө. Айгу хурд явуулсан. Чаатруудаар явж үзэн. Эмнэлэгт үзэхтэй бол хоёулаа нэг өчөөд аваад явна. Соёлын төвөргөөнд ажилладаг байх чинь бид нэр оюутан байлаа. Соёлын төвөргөө өө тэр шин тагалтын билээд гэ. Манай охтууд чинь тэгээд Шудраг үнэнч хотод ярина гэж баг. Үнийг хуурм хитнэ гэж байхгүй. Яг үнэнхээр зэрөөсөө тэр чигээр хөөсөө дээ. Өнөө хүүхдүүдтэй сууж ажилласаар байгаа тэр болсон хүүхдүүдийн сэтгэл санаа гэдэг чи яг тал шүү дээ гэж ярьдаг байсан. Яг тал гэн өөрөө бодноо чаах байхгүй. Яг тэр тал шиг хүүхдүүдийн санаа шиг тийм тал шиг л болсон да. Манай л гөгшин бол ерөөсөө их ажилласан. Эмэг маань одоо их шудраг. Цайлган цагаан сэтгэлтэй. Зан төлөв сайтай. Үг сайхан авна. Үгийн чивэл сайн авна. Сүүл үед одоо би тэтгүүртээ гарчаад өөрийнхөө гутс нарыг хийдэг болсон да. Нөхрийнхөө бас Бэтгэн хоёр үеийнхээ юмыг бүгд юм хийндээ. Гуцаар татвар гутс бүх юм аа өөртөө хийж авдаг. Ороодохоор хөдөр тоглоно бас. Таван тоглоно. Одоо тэгээ уун цолоо юу шиг болсон өнгөрч 10 бацхан таван тоглоно гэж байгаа 5 тоглодог байна. Би тоглоё гэдэг. Тэгэхээр хожигддаг байхгүй юу? Сэтгэлийн асар тэнхээтэй хатуужил хүний үг даадаг бай. Хамгийн гол нь хүн ямараар ч хийж болно. Сайн ч хийж болно, муу ч хийж болно. Тэрний бүү бод. Сайны нав муугийн гээ. Авгагийн ухаанаар ажиллах нь хүнд хэрэгтэй байдаг шүү. Би бодож явдаг та. За баярлалаа танд. Ирүүл инх урт удаа амьдраарэ гэхэд. За тэгээ. Өө сайхан байна. Ийм настай хүнд. Нэвтрүүлгийг явуулахаар үзээрэй за. Миний бичсэн бичвэрийг бас уншаарай. Сайн. Яа минь өнөөдөр нэг шаваагаа хамтлаа ярьдаг.